Төдөө та нартай шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол сонин нийтлэлийн эхийг салаалан хувиргах. Тэгэхээр бүгдээрээ сонин нийтлэлийн эхийг тодорхой арга хэрэглэн салаалан хувиргаж санааг бүтээж цэцгээе. За эхийн одоо ер нь бол хэлний хураах, дэлгэрүүлэх, тонгорох, салаалах гэсэн үндсэн 4 хувиргал байгаа. Тэгэхээр бид бүхэн дотроос бүтээгүр үг өгүүлбэр их гэсэн 4 нэгжээс хамгийн том нэгж болох эхийн салаалах хувиргал гэж юу вэ гэдгийг сэргээж сонцгаая. За эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчлөн найруулж нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлэхийг салаалах хувиргал гэдгээ. Дараах одоо аргуудаар салаалж хувиргаж болно. За үүнд эхийн хэм маягийг хувиргах, эхийн хэм маягийг хадгалж агуулгыг өөрчлөх, үг сонголтыг өөрчлөх, албан яриаг албан бус энгийн ярианы найруулгаар өөрчлөх гэх зэрэг юм аргуудаар эхийг хувиргаж болж байна. За хэдүүлээ дараах жишээг хэрхэн эхийг салаалж хувиргасан байна вэ гэдгийг хараад за ямар аргаар хувиргасан байна вэ гэдэг дээр дүгнэлт хийцгээе. За сонин нийтлэл эх 2003 оны 5 сард Улаанбаатар хотын засаг захиргааны эрх мэдэл бүхий дарга нарыг оролцуулан хаяг реклам бол хотын соёл мөн гэсэн онол практикийн баг хурал зохион байгуулж эл хуралд шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс нийслэлийн 3 дугаар хорооллын урсгал 2 замын ард байгаа албан байгууллага компанийн зар сурталчилгаа, дэлгүүр, үйлчилгээний төвийн хаяг чиглэлийн үгийг тоолж тооцоолоход бүгд 3600 гаруй үг бүртгэгдсэнээс 3100 гадаад хэлний үг хэллэг байсныг хэлтгэл онцлон тэмдэглэжээ. За энэ бол анхаарахгүй орхиж үл болох баримт бөгөөд их хэлний дархлаа аюулгүй байдалд харанга дэлдсэн түгшүүр мөн гэж болдын хэлний утга найруулга соёл гэдэг номон дээр ингэж авч үзчихэ. Тэгэхээр одоо энэ эхийг хэрхэн салаалан хувиргаж болох вэ? За Улаанбаатар хот гэдгийг нийслэл, дарга нарыг гэдгийг албан тушаалтнуудыг, за эл гэдгийг уг, за урд ард гэдгийг өмнө хойно, за үг компанийн гэдгийг үйлдвэрийн, за тэгээд онцлон тэмдэглэжээ гэдгийг тусгаалan онцолжээ. За орхиж үл болох гэдэг дээр орхиж болохгүй судалгаа гэж. За орхиж үл болох баримтыг. За түгшүүр гэдгийг асуудал гэх мэтээр дээрх хоёр эхийг харьцуулж харвал үг сонголтыг өөрчлөх буюу ойролцоо утгатай үгээр салаалан хувиргасан байна. За дараагийн жишээг харъя. За Монгол хүний оюун ухааны чадвараар бүтээгдсэн морин хуур хөгжмийг 2007 онд олон улсын соёл шинжлэх ухааны боловсролын байгууллага болох ЮНЕСКО-гоос дэлхийн хүн төрөлхтний ам буюу утга зохиолын шилдэг өвөөр зарлан тунхаглаж батламж бичиг гаргалаа гэж. За энэ сонин нийтлэлийн эхийг монголчуудын амьдралаас төрж монгол хэлээр дуулагдаж өнөө хүртэл ирсэн уртын дууг 2005 онд ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний ам ба бит бос үеийн шилдэг дээжээр тунхаглаж батламж бичиг гаргалаа гэж салаалан хувиргасан ба одоо дээрх хоёр эхийг харьцуулж харуул хэм маягийг нь хадгалж агуулгыг нь өөрчлөх аргаар салаалан хувиргасан байна. За өөрөөр хэлбэл одоо энд морин хуур хөгжим байгаа бол дараагийн ихэд одоо уртын дууг байгааг анхаарж байгаа үсттэй. За тэгээ энэ мэтээр сонин нийтлэлийн эхийг салаалан хувиргах утгыг одоо илэрхийлэх боломжтой байх нэ хүүхдүүдээ. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Өөрийгөө сорж сонин нийтлэлээс дурын их аван салаалан хувиргаж туршаарай хүүхдүүдээ. Баярлалаа.